ханийн хайр ямар байдгийг тултал мэдрүүлэе гэж хичээж гисэн. Тэгээд сүүлд аавгүй өссөн болохоор нь аав хүн яаж өхнөө өвчтөе те хэцүү байх тус хайрлаж болох вэ гэдэг үгнээс ханигаа маш сайн асарч маш сайн халамжилж ямар ч сан шантарч бууж өгөөгүй. Эмчлэгдэх боломжгүй гэсэн тийм өвчин 4 жилийн өмнө сонсч байсан. Тэгэхээр булчин сулрал кайл уналт гэдэг өвчин бол дэлхийд дээр ямар ч эмч ам гардаггүй. Монголын ч гэсэн тийм өвчин эмчилдэг эмчнэр маань ил гардаггүй. Ямар эмчилнэ чадна гэж хэлэх ямар ч тийм боломжгүй өвчин учраас. Тэгээд тэр өвчнийг ямар ч нийгэмд хүмүүс таниулсан тэр кайл уналтаар булчин сулрах өвчнөөр аав ээжигээ алдсан, хүүхдүүдээ алдсан, хань ижил алдсан зөндөө байдаг. Гэхдээ нийгэмд гарч ирдэггүй учраас айгүй далд байдаг. Тэгээд миний тэр ихнэрхээ өвчнөд талаар ярьсан, лайв хийсэн, пост оруулсан дагуу маш олон хүмүүс над руу холбогдож яаж эмчлэх вэ, ямар арга байна гэж асуудаг. Би ч гэсэн тэр хүмүүс би тэр шиг 4 жил ингэж төөрж битгий яваасаа те зөв уншаалаа, зөв эмчилгээгээ зөв эмчтэр очиод хийлгээс ихсүүднээс би маш их тусалдаг. Тэгээд нөөцлжсэн эм тараг кайла бол бас тийм хүмүүст үнгүй өгч бас аль болох зөв тэр хүмүүс зөвлөгөө өгч байгаа. Тий би Монголын ард түмнийхээ энэ их сайхан сэтгэлийг яриад дуусахгүй шүү дээ. Маш олон олонний талил хүмүүс те хуваараа нэг цааны газар ажилладаг ихч хүртэл те өөрөө өвчтөй ч гэсэн та хоёр минь яаж ингэж ярьдаг хүмүүс маш их байдаг. Тэгээд Монголын 100 компаниуд нэгдэж нийлж энэ 4 жилийн хугацаанд надтай цуг тэр өвчтөд тэмцсэн. Тэр Монголын ард түмний тэрэг сэтгэл тэр их хүмүүсийн итгэл байгааг бол надад тэмцээд маш хүнд байсан. Тэгээд тэр их хүмүүсийн хайр халамж дэмжлэг сэтгэлийн сайхан үг өрөөл байсан учраас 4 жилийг хүүхдүүд маань ээжтэйгээ хамт байж чадсан гэж би одоо бол бодож байгаа. 3 сахан хүүхд байна. Бууж өгөхгүй, шантрахгүй. Тэгээд тэр болон ажилчид байна те. Тэдний цаана маш олон хэрэглэгчнэр бацрыгоо дэмжиж, бацрыгийнхаа бүтээгдэхүүнийг авъя гэж хүсэж байгаа тэр хүмүүсийн хүсэл дэмжлэг итгэлтэй байгаа учраас ерөөсөө надад шантрах бодолч орж ирэхгүй байдаг. Одоо би бол ирээдүг аягүй гоёор хардаг. Тэ бизнесээ маш амжилттай болгоод, хүүхдүүдэд маш сайн боловсралтай болгоод тэ гоё өөрсдөө сонирхлоор гоё бизнес хийлгэн гэж боддог. Тэгээд мэдээж аавынхаа бизнесийг те аавынхаа хийж чаддаг чадварыг эзэмшээд үргэлжлүүлж явах сайхан хүүгүүд надад байна. Тэгэхээр мэдээж багаас нь ажиллаа бол ойлгуулдаг. Тэгээд ер нь бол манай хүүхдүүд бол маш сайн зохион бүтээх багаас юмыг шоу хөвлөхөөс эхлээл тоглоом хөвлөхөөс эхлээл юмны аргыг аягүй соолдог. Тэгэхээр суурь бол маш сайн байгаа. Тэгээд мэдээж боловсрол чухал учраас сайн боловсролтой болгоод тэр хооронд мэдээж ажил хөдөлмөрөөр хүмүүжүүлнэ. Тэгээд нэрээдүйн сайхан захирлууд болоод аавынхаа ярьцлагыг үзээд гоё сууж явах өдөр ирэх байхаа.